Сайн байцгаана уу. Ингээд өнөөдөр охинтойгоо хоёлаа гэртээ хувь заяа киног үзэх гээд сууж байна. Тэгээд хувь заяа кино маань өөрөө зөвхөн вүүд орсон юм байна. Тэгээд вүүгийн нэг юм төхөөрөмжийг одоо би өөрөө телевизэртээ залгаад бид хоёр одоо хувь заяа киног үзэх гэж байна. Тэгээд энэ төхөөрөмж нь ерөөсөө л ийм жижиг юм авсаарах юм байт юм байна. Энэ ерөөсөө ингээл энийгээ холбоол телевизэртэй тэгэл кино үзэх юм байна л да. За үзэх хоёлаа. Холбоо. Энэ. Гараад ирсэн. За ерөөс аппликейшн бол байж тээ. YouTube Music гэж Prime Video ороод ирлээ шүү дээ. Netflix байт юм аа. Ихтэй юм уу л. Тэр Энэ. Хувь заяа. За, тоглоулах тэрийг дарж уу. Тэгээ одоо үзье. За. Тоглоулъя. Тоглоулъя. Тоглосноо харъя. За чин Өмнөг аймгийн Хөрмөн сумын Жанжин багт авсан кино да. Хөрмөн сумаас Жанжин багт чинь хэдүүлээ бас мөлөө. Бараг 80 км. Тэгээд цаашаа зураг авч байгаагаас дахиад 37 км зураг авчихсан шүү дээ. Явж. Та ер нь хизээ авахаас суух юм бэ? Ажил төрөл хийсэн бол авах ёстой юм бол авал та. Балга юмыг харчаар ухаанаа алдчих юм. Хувцлалт бас надад их таалагдсан. Энэ кино яа бихэр хөтөөхөл заавал дээлмэл өмсдөг шүү дээ. Эсвэл дээлмэлтэй биш. Тэгээд зураачийн ажил бас гоё. Хоёр хоногийн дотор л сурж байгаа шүү дээ. Барьж сурж байгаа шүү дээ. Лаг байгаа шүү дээ. Тэгээ би чи энтлийн гар бол ер нь ерөнхийдөө бэлээ яваад байгаа шүү дээ. Тийшээ. Тооромж тарахад бол. Тэг ингээл байдлыг гүйтэх юм бол шууд гараараа тарах бэлээ ингээл. Шууд ойлгуулж байна. Ямар ч яриа ирэхгүй. Яриа ирэхгүй. Одоо ингээл хоёулаа ингээл бас нэг хайр дурлал юм явсан юм байл. Тэгс чи Монгол жижигсэн. Ээж рүү ингээ харагдсан санаа зовоод манай багаа. Ингээд ээж рүү харагдсан. Бараад лавлаа. Шамсыг ийм хувиа хичээсэн хүн байдаг юм уу? Чи битгий намайг чичлээд байна. Би чамаа гомдооснаа мэднэ. Би шаналаагүй шаналсан. Чи намайг зүгээр жаргаж явж байгаад ирсэн гэж бодоо юу? Тийм ээ. Чи мөнгөтэй ундахад яваа үстэ. Та ер нь өөрөө энэ киноныхаа дүртэй хэр төстэй гэж бодсон. Төстэй юм бол байгаа шүү. Нүгээрээ. Гоёхоо одоо тэр нэг юм нэг төвчээр яваад шүү дээ.
эр хүний нэг төвчээр гэх юм уу одоо нэг асуудлыг зохицуулах гэдэг нэг төвчээр ингээ зохицуулаад нэг ил гарахгүй байгаа даа шүү дээ. Тэгж анзаарч байна уу? Чи бит хоёрт хин хиндэн л гинтийн зүйл боллоо шүү. Тийм ээ. Манай тэрсийгийг би юу гэж дуудгаа мэдэхгүй л байгаа уу. Төрсөн ч бай, төрөөгүй ч бай. Ямар ч жийжтэй олж байгаа юм чинь хичээгээд үзэндээ тийм ээ. Тэгэл энэ хүний амьдрал хичнээн юм энгийн харагдаж байгаа боловч те. Цаана маш олон нарийн хүний таавалшгүй төсөөлшгүй тийм асуудлууд ингээ байж идэг гэсэн. Одоо яг амьдрал ийм тийм гэж одоо ингээд юу гэмтэй одоо тийм онолдох бол тийм боломж байхгүй хүний амьдрал. Яг бол. Бол нэг кинонд муу өдөр гэж байхгүй юм. Яг амьдрал чинь ийм шүү дээ минийхөө нөгөө. Ер нь бол муу сайн гэж бол миний ойлголтоор бол тийм байхгүй. Хүн хийж байгаа үйл өөрөө сайн юм хийж гэж хийдэг байхгүй. Тэ? Миний зөвл гэж хийдэг байхгүй. А тэр хийж байгаа юм чим яаж хүмүүст ойлгохдох вэ гэдэгтэй л буруу юм уу зөв юм уу гэж харагдаж байгаа болохос. Хүн болгон л би зөвл юм хийж яа л гэж юм л тийм үст. Тэгэхээр юу гэдэг амьдрал тийм эерэг эсрэг бүр 100% эерэг 100% эсрэг гэж юм бол байхгүй. Хүн бол ингээд сүлдээд явчихдаг, алдаа оноо сүлдээд явчихдаг. Нэг иймэрхүү. Ихэд зураглал нь айгуугаа кино тий. Зураглал нь айгуу их таалагдлаа. Тэгээд монголчуудын тэр өдөөний амьдралыг гэр ахуйг оруулж байгаа жиг гэсүүд нь одоо амар таалагдлаа. Тэгээд аав хоёрын бас хөрхөн гэр бүл яаж бүтдэг яадаг гэдэг тэр зүйлийг харуулдаг бас их таалагдлаа. Харамсна. Тэр нэг ботхоо голцсон инг бас яваад ч дээ давхар синхро яваад тэр нэг их хүн гэдэг бол ер нь амтнч ер нь их байгалаас заягдсан их хүний тэр нэг их байх мөн чанар гэдэг бол ер нь их чухал юм а гэдгийг л харуулад байна л да тийм ээ. Хичнээн хойд ихч гисэн цэцэд тэнд бол ихийн хайр бол ямар ч хүнд байдаг. Ямар ч эмхтэй хүнд ихийн хайр байдаг л гэдэг л нэг юм ойлголт эцсийн үр дүнд ойлгогдоод байгаа шүү юм л да. Тэгээ яг хүмүүсийн хувьд бол энэ киног үзэхэд бас энэ амьдралын аюул олон нарийн ширийн асуудлууд хүний амьдрал тулгардаг асуудлуудыг бол бас маш олон талаас нь сэтгэл зүйн талаас нь аюул сайн харуулад байгаа болохоор энийг бас үзэх хэрэгтэй юм болов уу? Үзэхдээ хүүгээс үзээрэй. Зөвхөн хүүд байгаа шүү л гэж хэлмээр байна да. Тийм ээ?